Бүгдээрээ өрөөний влог хийцгээе. Одоо 8:20 болж байна. Би ажиллалтаараа гэрлэгөө явж байна. Тэгээд манайх нөгөө нэг ажлын цаг өөрчлөгдөөд тэгээд 8:30-аас 5 болчихсон байхгүй юу? Нэгээс ороод. Тэгээд би өнөөдөр яг нэг угаасаа албаар 10 минут дээр жоох ийшд очиод тэгээд угаасаа 10 минут ер нь бол ингээд 8-гээд яг одоо үйлчлүүлэгч өвчтнүүд орж ирэх цаг дуусчдаг. Тэгээ 30 минут юм хамаадаг байхгүй юу? Тэгээ хинч 8:30 болтол ажил дээр байхыг хүсэхгүй шүү дээ. Эртхэн гэртээ харин орой болцсон байна. Тэгээ одоо ингээд нөгөө өвөл болох намар болгож байгаа болохоор эрт харахгүй болоод өмнө чи юу вэ? 9:10 болж ахтлах гэдэг гэдэг гэсэн. Тэгээд одоо ягаад влог хийж байна бэ гэвэл одоо дахиад нэг пакун гэрчсэн байгаа. Тэм үгээс тэрийг бүгдээр задлж үзнэ. Тэгээд дээрэс нь манай кохомстай амар гоё харагдаж байгаа сте. Яг миний амьдардаг талаас орой бол ер нь амар гоё харагддаг. Тэгээд бүгдээрээ тэрийг задлж үзнэ. Тэгээд маргааш хичээлтэй учраас би жоохон хичээлийн тэгээд ер нь бол энэ бол ингээд Temu хаwl тэгээд Learn with me тэгээд нэг юм хүү. Би жоохон хөндөг байна. Би бол өнөөдөр юм авах гэж ийш дурсан байхгүй юу? Эмийн сан. Тэгсэн чинь тэр хүн одоо байхгүй захиалын мехалиг гэдгснээ. Би яана би ингээд өнөө оройноос эхлээд ууж эхлэх хэрэгтэй гэдгсэн чинь хөрөлтөөр явуулахаар болоод надад юу бас ахгүй юу? Мөнгөний надаас авцсан заа юу? Тэгсэн чинь ирээгүй байна. Би бүр стресстэй бууж эхлэв. Бат ямартай ч миний захиалсан юмнууд ирсэн тийм үгүй. So энэ болохоор цүнх байна. So ийм хилэндүү материалтай. Бажгүй санагдаж дотор нь иймэрхүү дээндээ юм томатан байна. Би ер нь бол жоох ийм хилэн материал нэг жоохон ширэн дуртай л да. Та санаж байгаа бол би энийг бас Тэмүгээс захиалж авч ирсэн шүү дээ. Энэ хойдлын хар юмыг. Тэгээд би цонхон ангарахаа явцсан тэр өдөр манай хотод амар салхилаад тэгсэн чинь гэртээ орж газар унсан байд. Миний бүх утсан дээр дараад дараагийн мэттээр юм ороод хэлсэн. Би яг нөгөө нэг юу ааддаг байхгүй юу? Хар савхаа өмсөөд оролт орох гэхээр миний оролт ногоон гэдэг тэгээд амар сонио харагдаад идэг. Энд тэгсэн чинь зурагнаас шилөө энэ одоо ямар амар бүдүүн ямар сонио юм бэ? Гэтэ таалагдчихэж байна. Ой. Тэгээд энэ бол одоо нэг иймэрхүү үлгүүр гэсэн ингээд бүс мүс юм хамаагүй өгдөг. Энэ юм чинь нэгэнд тавихад нэг юм байна. За дараагийнх нь болохоор нэг юм ходволксэн баха. Юу л аим сонио материалтай байна. Шууд ингээд харахад шууд амар сонио нилон материалтай гэдэг нь шууд мэдэгдэж байна. Тэгээд зүгээр л юм гурвалжин ингэртэй цулгав ходволк. Нэг нь юм хар өнгөтэй. Нэг нь юм сарал, нэг нь юм цагаан. Тэгээ надаа ер нь бол миний ажигласнаар болохоор нөгөө нэг сүүлийн үед ингээ дээгүүр хөмсөх хувц өмсөх гэхээр дандаа топ болцсон байлээ. Би угаасаа сая айгүй топ худалдаж авсан. Тэгээд өнгөрсөн жил бас нүүхтэй айгүй их хувц хайсныг ч хэлэх үү. Тэгээд за сүүлийн юм хүсэн хүлээсэн стахин байгаасаа гэж их хүсэж байгаа юм. Өмд. Материал нь бажгүй юм байна. Ийм доороо ингээд юм татдаг юмтай сул өргөө өмд гэх юм уу. Энэ ч бажгүй санагдчихлаа. Энэ ч сэтгэлд нийцлээ. Гэтэ энэ жоохон ийм гэрэлтдэг дүүхтэр юм байна. Тэгэхээр
Би энийг яг ингэж бодсахгүй нөгөө нэг. Бүрэн комсол тэгэл өвөл мөвөл гээл 100 бас дангаар өмсч болно ш. Тэгээд за нэг иймэрхүү байна. Тэгээд одоо өнөө оройны хоол яах гэж байгаа вэ гэвэл би оройны хоол ийм яах юм бэ тэгээд дахиад 2 хоног өрөөч. Хамартаач маргааш хичээлэд хараад нөгөө эмийн сан дээр очиод суугаад. За энийг бол хийчихв. Би нөгөө юм хүм захиалж авахаар одоо эндээ ийм юутай уутнууд ингээд түүгээд юу нэг аваад үлдчихдэг байхгүй юу? Тэгээ тэр маань ч гэсэн сая болсон сая Монгол улсаар ихэд хувцснуудаасаа хийж мэгээд. За сая өмнөх нь юу ийм гэж бичсэн байсан юм байна. Будаг гардын болов гардын болов би ер нь бол ихвчлэн хувцас авчаад угааж иж өмсдөг. Монгол тахтад тийм байгаагүй л дээ. Будаг гардаг юм шиг байна. Адилхан өнгөтнүүдтэй угаагаараа гэнэ. Тэгвэл би энийг гэж бодож байна. Энэ гурвыг цогцны угаагаад энэ цагаан бодолтыг яг дөрөвтэй угаах болох гэж. Нэг амир нэг шаардлагатай өмсөхгүй учраас өнөө маргааш та. Энэ уутнуудыг болох юм тэгээд хол ихэр болсон. Упс. За хэлсэн ярьсан ясаараа бүгдээрээ лерн витамин хийцгээе. Миний хичээлийн дэвтэр байна. Миний хичээлийн ном байна. Энэ дээрээс болохоор абрэх нүнг тэгээ тиймэрхүү юм ферчафт юмнууд гэдэг ч одоо юу гэх юм. Мэдээлэл төрлийн юмнууд энэ дээр бол яг ингээд нөгөө сандал дээр суугаад эмчтэй цуг ажиллах үеийн юмнууд. За энийг бодсон шүү дээ тий. Энэ бол ингээд би энийг ингээд өнгөрсөн жилээс эхэлж ашигласан миний юм хавтас байна. Ингээд юм ер нь бол бараг л дүүрсэн. За тэгээд одоо энэ дээр ер нь бол юм нэмэхгүй гэж би бодож байна. Ягаад гэвэл одоо ирэх fashion proofing маань ингээд дандаа эхний жилийн юмнуудаас ирж байгаа болохоор энэ ер нь энэ чигээрээ байжгаад тэгээд би шинэ хавтас авсан. Энэ жил энийгээ хийх гэж бодоод. Одоо энэ жилийнхаа юм дээр бол тэгээ бас арай өөр өнгөтэй авсан. Өмнөх маань л ингээд дүүрх сэхтийг ингээ харагддаг байсан бол энэ удаагийнх бол тийм харагддаг биш. Одоо энэ хичээлийн дэвтэр бол одоо ч гэсэн ашиглаж байгаа. Ягаад гэвэл ингээд нөгөө хичээлийн дэвтэрээ одоо байж байгаа харуулъя таадад. Хичээлийн дэвтрээ аваад энэ нөгөө хавцас руугаа хийждэг болохоор за одоо эхлээд бид хэдэд ямар хичээл орж байгаа вэ гэдгийг хараад тэгээд дахиад сайхан хуваарлах ёстой. Тэгээ энэ минь бол өнгөрсөн жилийн юмнууд одоо тэр хавцас руу ороогүй явж байна. Энийг 10 сарын 29 гэхэд хийх хэрэгтэй юм байна. Утсан дээрээсээ юу харъя да. Энэ жил ямар юу байгааг дэрнтэй байгааг хараад да. За ямар ч тач мэрэгжлийн болохоор 1 2 3 4 5 хичээл орж ирэх юм байна. Мэргэжлийн 5 хичээлээс гадна заавал сурах ёстой нэг хэдэн хичээлүүд байгаа. Тэгээд ямар ч зүйл бичээд авчихсан. Энэ одоо энэ нөгөө 11 сард тэгээд 3 сард орж ирэх шалгалтанд маань бэлдэх одоо юм сэдв байгаа. Би одооноос юу бэлдэж эхэлж байгаа. Эхэлж байгаа ч гэсэн эхлэе гэж бодож байгаа. Яг эхлэегүй. За тэгээд Deutsch Kommunikationsethik 3 юм уу? Тэр надаа одоо за хамгийн ихнийх нь болохоор Schledenfeld 5 гэдэг хичээл байна. Тэгээд фитнес хийж байгаа. За өнөөдөр би юу сурах ёстой вэ гэвэл би
Лернфельд 8 дээр ингээд манайх юм латин үг тэгээ герман үгний одоо юм лист байгаа. Одоо фахшпрахе буюу одоо мэрэгжлийн хэллэг, латинаар мэрэгжлийн хэллэг маань тэгээ германаар мэрэгжлийн хэллэг маань гэсэн юм юу байгаа. Тэгээд энүүгээр маргааш ер нь хизээч хамаагүй манай багш тэгсэн заяа. Би яг хизээ тест авахаа хэлэхгүй. Гэхдээ би хизээч хамаагүй тест авна. Тэгээд тэр үед бэлэн байцгаа гэсэн баггүй юу? Тэгээд би тэрэндээ одоо ингээд бэлдээд өгнүүдэд бичих гээд. Тэгээ хамгийн гол нь би бол одоо ангийнхнаасаа ер нь бол ингээд гадаадд сурж байгаа хүмүүс ер нь бол ингээд 2 дахин илүү сурах хэрэгтэй. Ягаад гэвэл одоо чинь би латинаар нэг сурна, германаар нэг сурна. Тэгээ би энийг сурахын тулд тэгэхээр өөрөө ойлгох хэрэгтэй. Зүгээр ингээд шийдлээд орчих биш. Дээрээс нь би ингээд дадлага дээр энийгээ өөр ашиглах болохоор тийм болохоор ер нь бол ихтгэн сайхан хийгээд тэ амар цаас мас юм хүм хийгээд ингээд ер нь бол байнга нүдэнд хараад би одоо бүр утасныхаа дэлгэцэн дээр зургийг тавьсан байгаа. Зургийг дарж аваад тэгээд ер нь бол сурвал сурсан шиг сурсан дээр юм бэ. Тэг би дээрэс нь би эхний жилийн дүндээ нэг тийм сэтгэл хангалуун бол биш байгаа. Яг гэвэл би ерөөсөө яг үнийг хэлэхэд нэг гэдэг дүн аваагүй. Ер нь л юм 2 3 4 ер нь тэр хавцаа дүнгууд авсан байхгүй юу? Яг юм муу биш, гэтээ амар сайн биш. Тэг би ядаж ингээд би тэгээд өөртөө зорилго тавьсан. Тэг би энэ жилийн хичээлийн дүн дээр доор хайж 2 шихэг 1 гэдэг дүнтэй одоо 1 гэдэг чинь манайхаар бол A гэсэн үг шүү дээ. Тэгээд жоохон байхад гэдэг чинь нөгөө хоошоос 2-ын тоо хоошоо харсан чи явсан гэд. Энд бол 2-ын тоо бол ер нь бол дажууд орж байгаа байхгүй. Намайг багт маань тэгж хараж загнаж хараахан цашин тэгж загнаж муухайгаар хэлжээс ээжтэй баярлаа. Охин зөндөө хоёр авсан. Тэгээд ямар ч тач тэрийг хийх гэж байна. Тэгээд маргааш авахгүй байлаа гэсэн чи айгуул нөгөөдөр авч магадгүй. Тийм болохоор аппроксимал зарим нэг өгнүүд нь бол ингээд юу байгаад мэдээд байна л да, нөгөө ажил дээр хэрэгэлт шууд нөгөө нэг юм одоо сурч гэж хичээхгүйгээр өөрсдөө шууд сурцсан болохоор би нэг сая түрүүн бас гэлүүгээ ирж байгаа замдаа унссан л да. Бэфэс тэгээ юу лээ? Буруу юм байна. Буруу сансан байна. First anhaftendes Zahnfleisch. Энэ бол англи үг шүү дээ. Befestigung. Хадл нэг монголоор орчуулсан гэж бодоод ингээд заавал тэгээд энэ нөгөө нэг урт болсон болохоор доотлон заавал дэвчлээ. Befestigte gegenüber. Одоо чинь гингива гэдэг бол би бол угаасаа эндээс ингэ харахгүйгээр мэдэн гингива гэдэг нь угаасаа буйл гэсэн үг. Би энийг бол угаасаа ингэ энийг сурыг гэж суугаагүй. Ажил дээр угаасаа нөгөө сонсосоор байгаа юм бол мэддэг болсон. Тэгээ энд нь болохоор ихтэй ингэж байгаа ах бодож ингэж 2 фэст анхафтандас цаанфлайш гэж бичсэн. 2 өөр янзаар одоо юугаар хэлдэг. Урталтаа 2 өөр үгтэйгээр латинаар одоо ингэ 2 өөр холбоо гэх юм уу? Тэгсэн мэт хоёулын нэг утгатай гэж юм ээ. Тэр юм хоёулын чиглэлийг хэрэгтэй болж байгаа юм. Амиг ядаргаатай. Тэгээд би бас хэлхийг урсгая гэж бодож байгаа. Дахиад яг миний хэл ингээл найз залуутайгаа яриад ажлынхантайгаа яриад ингээл найз залуугийнхаа гэр бүлийнхэнтэй тэгэл бусад найзууд гэл ингээл өвчтнүүдтэйгээ ярьж майл ингээл болдог л доо. Ангийнхантайгаа яриад багш нартайгаа яриад тэгээд тэнгуут яг юм миний яриа сайн. Гэхдээ миний бичих тэгээд бичиж илэрхийлэх бас тэгээд ойлгож унших тал дээр юм бол ингээд одоо хоохт ойч яг юм альпас нэг герман хэлэнд гэх юм уу минийх тэр жоохон муу юм шиг байгаа юм дүн гаргах хавцад манай нэг багш надаас тэгж асуусахгүй юу чи ингээд хичээл амар сайн ойлгодог ингээд бүр оролцоод ингээд мэлтэн болно гэж яддаг хаад нөгөө гараа өргөд ингээд асуултанд хариулт хэмжээ чи тэднээс тэр амар сайн байдаг мөрчлөөс шалгалт бичгээр ягаад ингээд дүнчинд оршлоод байгаа юм бэ гэд манай нэг хичээлийн багш надаас тэг асуусахгүй би мэдгүй байна гэхэд би үнэхээр угаасаа яг ягаад тэгээд байгаа ойлгохгүйсэн тэгээд би бодсон чинь ер нь бол магадгүй би ингээд нөгөө
одоо чинь сая ингээд 5 хоног сургалтаар яваад ирэхэд бид нэг бичиж ингээд юм хийх тийм бодлоо ярих ингээд амар хэмнэх гэж байгаа байхгүй. Тэгээд юм би ярьж хэлээд ингэсэн байна ингэсэн гэд өөрөө ярьж тайлбарч чадж байгаа мөртлөөсөө яг тэрийгээ цаасан дээр буулгаад бичих гэхлээр магадгүй миний угийн баялагнаас ч юм уусвал тийм нөгөө тэгээд бичиж чадахгүй юу. Тийм ингээд одоо монгол хүмүүс гэсэн заримд игдэж штэ ингээд одоо монгол хүүхдүүд гэх юм уу. Би монгол хэл уран зохиол тиймэрхүү юм дээр угаасаа дажгүй байсан болохоор би ерөөсөө тиймэрхүү асуудалтай тулгарч байгаагүй тэр хичээлүүд дээр сайн байсан болохоор тэгээд одоо чинь ингээд зүгээр найзуудтайгаа ярьж хүрдэг. Тэгсэрнээс ингээд монгол хэл уран зохиол эсвэл өөр ямар нэг ингээд тайлбарлаж бичиж мчих тиймэрхүү хичээл дээр ингээд жоохон ингэдэг хүүхдүүд байдаг штэ. Би Германд яг тийм сурч болчиход байгаа байхгүй юу. Тэгээд би ер нь бол бодсон. Би юу байх хэвээр байна. Хэлний курс тагт суугаад тэгээд бичгийн болон тийм одоо дөрмийн чиглэлийнхаа юмнуудыг илүү сайжруулах хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээд бүр болохгүй л доо номоо өгөх гэж байгаа юм шиг чэйжлэх л та. Жохон бахта шүлэг ямар чэйжлэх гэсэн тийм шиг тэгээ бас чэйжлэхийн тулд гадаад юм чинь бүр ингээд нөгөө ойлгож юу ааж чэйжлэх бол толгойд бол үлдэхгүй шүү дээ. Тэгэхээр би 11 би ер нь бол 10 сараас эхлээд шалгалтнаа бэлдэж эхлэж байгаа 11 сарын сүүлээр бид шалгалттай сүүлийн 7 хоногч лөө. Тэгээд тэр нь болохоор бичгийн шалгалт. Тэгээд яг дадлагын шалгалт нь болохоор 3 сард. Би бол дадлагын шалгалтнаас бол айхгүй байна. Бичгийн шалгалтнаас бол айж байна. Дадлагын шалгалтын дээр бол нэг санаа зовхгүй яг би дадлагтай угаасаа ажил дээр хийдэг юмнуудаа хийх болохоор тэднүүсийгээ бол угаасаа би хийж чадна гэж өөртөө юу нь бол итгэлтэй байгаа. Тэгээ одоо жишээ нь биднээс ингээд нөгөө Bricht Safety гэж бичсэн шүү дээ. Тэгээ Bricht Safety бичингууд юу яадаг вэ хөөе? Би ингээд тэр асуултыг ойлгож байгаа. Асуултанд юу гэж хариулмаар байгаа гэдгийг мэдчихэж байгаа. Тэгээд яг ингээд компьютер дээр ингээд суугаад бичих гэхээр бас ингээд болж өгдөг. Тиймэрхүү асуудлууд байна. Ингээд хэлэх юм байна. Тэгээ бас анзаарчих гэж байгаа тэгээд дээр ингээд энэ гэл маань ингээд жоохон хавцсан. Би нөгөө жоохон сандрахаараа ч юм уу эсвэл ингээд бухимдахаараа юу адаг. Уруулаа иддэг. Тэг ингээд цусын сороо тэгээд жижигэн ингээд татдаг. Эсвэл хичээл хийж явах ч юм уу. Одоо өөрийгөө ингээд төвлөрүүлэхэд бол тэгээд өчтөр орой жонго энийгээ өчтөр сайхан зүгээр л уцаа олдчихсан л да. Уцаа олдоод бичлэг үзээд тэгээд нэг эхэлчихээрээ зогсдгоо. Жохон миний бас сул тал. Тэгээд нөгөөт нь одоо ингээд юм ухаар хорсоод заримдаа би бүр ингээд гүн рүү нь одоо энэ оруулахынхаа бүр дотор талын гүн рүү нь ингээд хацаж мацдаг. Тэгээ ингээд дараа нь тэр чинь ингээд жоох ингээд төмгөр болох гэж цэвэр үсэрч штэ дотор тал та. Тэгээд тэнгуут энэ амар өвдөж юм. Тэгээ сүулт нь өөрийгөө тэгэл толгоогоо яагаал. Толгоогоо аагаал. Тэгээ би бодсон. Би сүүлийн үеийнхаа нөгөө нэг одоо индекс гэх юм уу намайг хэр их хүмүүс үзэж байгаа, хаанаас ихэнх хүмүүс нь үзэж байгаа, хэдэн насны хүмүүс үзэж байгаа гэх тэмээ хүмүүд харсахгүй. Тэг миний хэмжээний юм бол 18-аас 26 тэгээд 26-аас 32 л ингээд тэгэж амгаалдаг гэсэхгүй юу? 34 ч лөө. Тэсэн чи одоо 13-аас 17 насныхан нэмэгддэг болсон. Сүүлийн үед амар эрчимтэй одоо үзэж байгаа юм байлээ. Тэг би одоо энэ хүмүүсийн сонирхлыг татах юу ч вэ гэж бодсон байхгүй юу? Би ч юу нь бол жоохон юм яг 20 21 22 тохирсон насны бичлэг гэдэг гэж өөрийгөө боддیں۔ За мэдэхгүй байна. Гадаа сахилт хэд юу байна? Ганцхан нэг юм ялах. Энэ тийм дуу. Би тэр нэг бүх сонхоо байхгүй юу? Шүдний ор цаан бит. Төлөв өмнөд байна. Засуулъя.
фигур. За амжилт хүмүүсийн цэжлэх юмдаа биччихлээ. Би маргааш хэлээ. Энэ шийдвэр өөрч явъя гэж хэлсэн. Ингээд би бол ном авч явахгүй. Жижиг хөвгтэй явъя гэж бодож байгаа учраас. Үгүй тэгсэн чинь миний бас орохгүй юм биш үстэй. Электрик үгүй бил үгүй. Үгүй гэж боддог юм шиг. Согор юм байна. Согор юм бил. Гэл аваад. Энэ ямар согор юм. Даа болчих ч тэгвэл. Яа. Болгоод өөрийг яамштай 8 минь. Энийг бас хийчихье. За одоо тэгээ энийг чэйжлэн. За амжилттай одоо 11 өнгөрч байна. Тэгээд энийг нэг 2 3 харчаад тэгээд унтлаа. Миний бичлэгийг дандаа үздэгт баярлалаа. Тэгээд би Instagram дээр нөгөө нэг асуулт оруулсан. Би сая ингээ 3 удаа одоо ингээ өндөр төвхтөний 3 удаа Тэмүгийн хаал хийж байгаа шүү дээ. Тэгээд дараагийн удаад Shiny хаал хийх үгээд тэгээд ер нь бол нэг за ойролцоогоор хэрвээ би өнөхөр шиг Shiny хаал хийхээр бол баг сарын дараа хийх байх гэж бодож байна. Тэгээд дээрэс нь амар их хүмүүс миний персонгийн тухай сэтгэлээ хийж байгаа. Угаасаа ер нь бол миний ойролцоогны хүмүүсээс манай ээж ер нь дург байгаа. Аав юм хэлээгүй. Манай ер нь хэлэхгүй юм. Тэгээд ажлаар мессер хүмүүс жоохон сонирхогдож байна гэсэн. Ангийнхнаас нэг юм хэлээгүй. Instagram-аар бас хальт хүмүүс мессер хүмүүс битсэн зарим нь болохоор надад яг шүдний аппарат хэдлэгдсэн юм шиг шүдэн дээр ч юм бодоод тэгж харж байгаа гэсэн. Тэгээд энэ угаасаа ингэ нөгөө энэ голын ингэ нарийнхаа юугаас одоо энийг татгацаагаа тэр чинь өөрөө ургаад гараад ирдэг болохоор ер нь энэ персон удаан байна гэж байхгүй. Тэгээд би олон удаа 20 настай байхгүй. Олон удаа ийм өөртөө персонгийн хэмжээнд зөрөгтэй байхгүй. Тийм болохоор бити тэр тухайн их юм яриа угаасаа хэлж миний бие. Би өөрөө оруулсан дотор юм байсан. Тэгээд манай захирал намайг чам зөрөгтэй юм кул байна гэсэн. Тэгвэл манай ажлынхан тэр үед бүгдээрээ миний тэр нөгөө яг өөрөө цоолж байгаа YouTube бичлэгийг ингээ бүгдээрээ тойруулж үзцгээгээ захирал авцарч хийдэг. Тэр өдөртөө юу нэг айгу том сэдв болсон. Тийм. За нэг тиймэрхүү байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяр таа.